Өнгөрсөн 7 хоногт монголчуудын хувьд бахархууштай үйл явдал болсон нь Монгол Улсын гавьяач жүжигчин Ариун Баатар Оросын холбооны улсад болсон Чайковский нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын Гран-при шагналыг хүртсэн явдал байлаа. Тэрбээр 39 орны 500 гаруй авиастан оролцсон энэхүү наадмын Гран-при хүртснээр Монголын сонгодог урлаг дэлхийн тавцанд хүрсэн гэдгийг нотолж чадсан байна. Дуучин Жавхлан өнгөрсөн 7 хоногт шууган тарьсан онцлог үйл явдлын эзэн байлаа. Тэрбээр 7 дугаар сарын 1-ний өдөр Чингисийн талбайд эсэргүүцэл илэрхийлж үсээ хуссан юм. Жавхлан бид энэ төр засгийг дөрвөөр шийдвэр гаргаж эх орон газар нутгийнхаа төлөө явахыг хүлээж суусаар залхлаа. Хин нэгэн дуугарч хилэн эзгэж хойш суух биш, эргэн бүрийн тэмцэлд нэгдэх хэрэгтэй хэмээн уриалсан юм а. Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч Баасан гарагт хуралдаж засгийн газарт хамтарч ажиллаж байгаа Монгол Ардын намтай байгуулсан гэрээний биелэлтийг хэлэлцээд энэхүү гэрээгээ цуцлах үүргийг улсын хурал дахь ардчилсан намын бүлэгт өгсөн нь олонний анхаарлын төвд байлаа. Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэг өнгөрсөн 7 хоногт Их Британд ажлын айлчлал хийсэн. Айлчлалын төгсгөлд Их Британий ерөнхий сайд Дэвид Камеронтэй хийсэн уулзалт амжилттай боллоо. Хамгийн гол мессеж бол бид оюу толгоогоо хөдлөглөө. Удахгүй 5 толгоогоо хөдлөгнө. Араас нь оюу толгой 5 толгоогоос гадна бусад том төслүүд, жижиг дунд үйлдвэрийн төслүүдийг зөвхөн уул уурхаан биш, бусад салбарт ч хөдөлгөх зорилттой. Британий засгийн газар дэмжиж хөрөнгө оруулагчдын ард зогсооч гэсэн саналыг тавьсан. Энэ саналыг нааш тагаар хүлээж авсан бидэнд хамтарч ажиллах болцоо их байна хэмээн мэдгдсэн юм а. Авилгатай тэмцэх газар энэ оны эхний хагасжилт хийсэн ажил хүрсэн үр дүнгээ танилцуулсан өнгөрсөн 7 хоногийн олонний анхаарлын төвд байлаа. Хагас жилийн дүнгээр авилга албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 30 тэрбум 145 сая төгрөгийн хохирол учирсан байна. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн 2 дахь хэлэлцүүлгийг хийж батллаа. Монгол улсын 2014 оны нэгдсэн төсөв 867 тэрбум төгрөгийн алдагдaltaй гарсан гинэ. Мөн төсвийн гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнээс бага гарч улмаар 495 тэрбум төгрөгийн төлөвлөгөөт арга хэмжээг санхүүжүүлэх боломжгүй болжээ. Ядуурлын түвшин буурсан гэх дүнг өнгөрсөн 7 хоногт үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтарсан судалгаагаар тодорхойлжээ. Тухайлбал 2010 онд ядуурлын хэмжээ 38% байсан байна. Харин энэ хэмжээ 2014 онд 21 болж буурсан хэмээн судалгааны тайланд дурдсан байна. 2014 оны байдлаар улсын хэмжээнд 600 гаруй мянган иргэн ядуу гэсэн дүнг гаргажээ. Он гарсаар барилгын ажлын явцад нийтдээ 8 хүн амиа олсон гэх мэдээг нийслэлийн мэргэжлийн ялалтын газраас өнгөрсөн 7 хоногт өглөө. Томоохон хэмжээний 2 бүлэг ослох барилгын ажлын явцад гарчээ. Шалгалтаар 352 барилгаас 650 зөрчил илрүүлж 44 сая төгрөгийн торгуулийг оногдуулсан байна.